Сайн бацгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ ESP аппликейшнаар хэрхэн нислэгийн тээд захиалах талаар заавар бичлэгийг оруулъя. Эхлээд та аппликейшндаа зураасан кодоо иж нэвтэрч орсны дараа тээд захиалах зэсийг сонгож ороод нисэх чиглэл болон зорчих өдрийг сонгон шалгах товч дээр дарна. Зорчих гишүүдийн тоо болон суудлын ангиллыг сонгоод батлах дээр дарж оруулсан мэдээллийг зөв хэсгийг шалгаад нислэгийг хайхад тухайн сонгосон өдрийн нислэгүүд харагдах ба та эхлээд явах нислэгийг дараа нь ирэх нислэгийг сонгож өгнө. Чиглэлийн мэдээлэл болон онгоцны буудал нисэх цаг зэргийг шалгасны дараа зорчигчийн мэдээллийг оруулж өгнө. Таны оруулсан мэдээлэл засагдах боломжгүй тул та мэдээллээ зөв бичсэн хэсгээ сайтар шалгаж өгнө. Хэрвээ зорчигч ESP бүртгэлтэй бол гишүүнчлэлийн мэдээллийг оруулах дээр дарвал мэдээлэл нь автоматар бүглэгдэх болно. Та бүх мэдээллээ оруулсан бол захиалгын дүрмийг дагаж мөрдөх талаар уншиж судлан бүгд хэсгийг чагтлаад захиалга дээр дарна. Хамгийн сүүлд төлбөр хийх товч дээр дарж төлбөрийн нөхцөл болон дүрмтэй танилцаад шалгах товч дээр даран нийт төлөгдөх төлбөрийг шалгасны дараа төлбөр хэсэг дээр даран гүйлгээний нууц дугаарыг оруулан төлбөрийг хийнэ. Таны тед таны имэйл хаяг руу очих ба шалгах боломжгүй тохиолдолд бидэнтэй холбогдно. Энгийн хэрэглээ ESP.